2025 оны 1 сарын 1-нд өнөөдөр ингээд нөгөө хүмүүс нь ажлууд нь бүгд амралтын юм шүү гэл. Амар гэртээ хүрээд ирээж найзаагаа тэгж унтмаар байна гэдэг тэ надад үргэлж тийм гоё сэтгэл хангааж мэдрэгддэг, намайг харж байгаа мэдрэгддэг нэг бүх найз байгаа. Тэр найзаагаа баярлуулнаа. Өнөөдөр тэр найзтай бид харахаар хэлбэр орно. Тэгээд бэлэг сонгоод хараад явж байна. Юу ахаа мэдгүй уруулын тийм савд юм уу? Нэртэй савд юм уу? Нэртэй савхад нөгөө өнөр нь таалагдах үгүй гэж айгүй хэцүү байгаа байхгүй юу? Хажуудаар ирсэн манай найз наад ийм гоё юм байсан. Бүр итгэж хайрвал бүр гоё ягаад өнгөрсөн хот төлөвлөсөн байсан ажлууд хаагаад гэсэн чинь контент креатор болно гэсэн байна. Тэгээд юугаар хийх вэ гэсэн чинь юу гадаадд хэрхэн суралцах талаар тийм мэдээлэл өгнө. Тийм өөрийнхөө бас блогийг өдөржингөө блогийг хийнэ гэсэн байна. Ямар ч гэсэн ихэлсэн айгүй амжилттай биш ч гэсэн ихэлсэн. Яг өнгөрсөн оны түүний төлөвлөгөө гаргах чинь Ирландын визээр гараагүй зөвхөн Ирландд очиод усан мэсээ гаргаж ирсэн гэсэн юм. Бас ихэлсэн Европын орнуудаар аялнаа гэсэн байсан байна. Тэгээд ямар ч гэсэн ураас дөрөв орноор аялсан. Ингээд оройн нь найзтайгаа хоол идчээ тарсан. Энд 1 кг мах 8-аас 12 евро гэдэг. Тэгэхээр бид нар Монгол хоолол гэртээ ер нь хийгээд идчихдэг. Хаяа юм завгүй өдрүүдэд л гадуур хоолдог байгаа шүү.